Танд ийм зүйл тохиолдож байсан уу? Олон хүмүүс сэтгэл хөдлөлтөд автан арилжаа хийх тохиолдол байдаг. Гэвч арилжаа хийх үед хит их сэтгэл хөдлөлөөр хандах нь та яг л өөрийгөө дээгдэж байгаатай агаар нэг юм. Тэгвэл арилжааны сэтгэл зүгээ хэрхэн сайжруулах вэ? Сахилга бат. Арилжаа хийх тэр цом мэрэгжлийн арилжаач байна гэдэг хүм хүн хийх тийм шалбар зүйл биш. Учир нь та урт цагаар ажиллах, судалгаа, дүн шинжилгээ хийх, зөв зөвхөн оновчтой шийдвэр гаргах, мөн сэтгэл зүгээ удирдах зэрэг асар их хүчин чармайлтыг гаргах хэрэгтэй болдог. Хэрв та мэрэгжлийн арилжаач болох гэж байгаа бол сахилга баттай байж, өөр арилжааны стратегийг боловсруулсан ажиллагаас гадна зах зээлийн таамаглалшгүй байдалд бэлэн байх ёстой. Сэтгэл хөдлөлөө удирдах. Арилжаачдад тулгардаг хамгийн чухал сорилтуудын нэг бол сэтгэл хөдлөлөө удирдах. Айдас болон шунал хоёр арилжааны маш олон шийдвэр гаргалтад нөлөөлж байдаг. Ингэснээр таны таамаглал болон дүн шинжилгээнд эргэлзээ төрүүлж оновчтой шийдвэр гаргахад саад болдог. Тиймээс зах зээлийн өсөлт болон уналтын аль ч үед өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах оновчтой шийдвэр гаргалтыг хийх нь хамгийн чухал. Дасан зохицох чадвар. Та зах зээлийн хэд докторгүй байдал бэлэн байх ёстой. Зах зээлийн нөхцөл байдал арилжаачдыг тогтмол өөрчлөгдөж байхыг шаарддаг. Жишээ нь та зах зээл буурах үед орохоор төлөвлөж байна гэж төсөөлье. Гэвч голлох үзүүлэлтийг аваад үзвэл зах зээл буурах хандлагагүй байна. Тиймээс та өөрийн төлөвлөгөөгөө бүтнийг зах зээлийн уналтыг хүлээж авахаар уян хатан байж зах зээлийн бодит трендийг дагах хэрэгтэй. Төвчээртэй байдал. Зах зээл төлөвснөр хөдлөхгүй байх үед зарим арилжаачид сандарч нэг ёсондоо тэлэлтэнд ордог. Ингэснээрээ алдагдaltaй арилжаа хий. Үүнээс сэргийлэхийн тулд та төвчээртэй байж зах зээлийн урсгалыг өөрчлөх гэж оролдохоос гадна revenge trading буюу өмнө нь алдсан алдагдлаа нөхөхийн тулд дахин арилжаанд орохгүй байхыг хичээх хэрэгтэй. Trade professionally.